Сайн байцгаана уу, Лаги байна. Удаагийн бичлэгээр ойрын сонин хачин юу болоод байгаа, юу болсон. За би яагаад Америкаас өөр оронд Солонгос нүүж ирсэн те. За Америк Солонгос хоёрын жижиг сажиг ялгаа малгаач байдаг юм уу те. За тэгээд Солонгосын сонин хачинг хуваалцах болно. За би Солонгост ирээд яг 2 сар гаруй хугацаа өнгөрч байна. Америкаас гинэт ч байх те. Тэгээд л бодож байгаа л шийдвэрээ гаргаад ирсэн. За шийдвэрт нөлөөлсөн чухал хүчин зүйлүүд бас байгаа. Яг 4 жилийг бол Америкт өнгөрүүлсэн. 23 оны 12 сард сургуулаа төгсөөд дууссан. Би 1 сард нь дипломоо хүлээж авсан. Сургуулийн дипломоо гардуулж авдаг церемонид нь оролцож амжаагүй. Тэр нь яагаад гэвэл 24 оны 5 сард болно гэсэн. Тэгээ би яаж 5 сард тэр нэг церемонид оролцох галбалыг байж хав те. Тэгээ за би шууд ангаар ингээд диплом авъя гэтгсэн. Тэгээ диплом авсан. Нөгөө OPT энтертэй apply хийсэн. Тэр нь болохоор Америкт 1 жил ажиллах хэрэг гэсэн үг. Минийх нөгөө нэг science STEM мэргэжлийнх биш учраас 1 жил байгаа. STEM-ийнхэн бол 2 жил тэгээд сунгаа явчих болдго юм лээ. За тэгээд би гоё ингээд хүн байгаа шүү дээ. Тэнд чи ингээд дүүршлүүлээд виз сунгаа явчих боломжтой. Гэхдээ бол нөх амир тэнд байгаад ах хүсээгүй маа. Тэгээд тэр шалтгаануудын бичлэгийн төгсгөлт ч юм уу яриад явах. Солонгосын визэнд болохоор би 11 сарын 12 сарын дундуур өгөөд тэгсэн чинь яг 2 хоногийн дараа шууд визэнд гарчдгийн бэлээ. Уг нь бол 2-7 хоног гэд хэлсэн. Бичсэн байсан вебсайтн дээрээ. Тэгээд материалуудаа явуулангууд яг ингээ визэнд гараад 7 хоногийн дараа буцаад миний материалууд шуудангаар хүрчирсэн. Тэгээд Солонгосын виз гарсан уухан тус гэлс тигтэй авал 2 сарын 5 хавцаанаас тигтэй авал тэгэл 2 сарын дотор Солонгост ирсэн. Солонгост ирсэн чинь юмнууд бас сонирхолтой байна. Би ярилцаж байгаад ажлынхаа захирлуудтай ярилцаж байгаад бас энэ шийдвэрийг гаргасан. Онлайнаар ажиллахыг зөвшөөрөх үү гэд болж ивэл би ингээд явлаач гэх юм уу те. Тэгээд тэр саналыг ингээд хүлээж аваад зөвшөөрөөд тэгээд намайг ингээд онлайнаар ажиллах боломж олгосон болохоор би бас нүүсэн байгаа. Хэрвээ онлайнаар ажиллах зөвшөөрөл олгоогүйсэн бол би Америкт магадгүй нэг хэсэг хугацаанд ажиллаж байгаа. Тэгээд бас л нүүх байсан баха гэж бодож байна. Америкт яагаад үлдмээргүй байсан бэ гэхлээр амар зарлага өндөртэй байгаад байсан. Тэгээд жоохон mentally тийм нэг down байгаад ч юм уу те. Тийм нэг enjoy байх байгаад байсан. Тий. За энэ хэсгийг хасна. За нэг тийм хөргөө заяа. Америкт үлдэх юм бол Америкаас ч одоо юу гэдгийг Монгол руу явах одоо амар хол тэгэл зардал нь өндөр. За би ингээ Азийн орнууд руу явъя гэхээр бас зардал нь өндөр. Европ явсан ч зардал нь өндөр. За урагшаа нөгөө нэг өмнөд Америкууд руу явах боломжтой байх. Гэхдээ би чинь ганцаараа өмнөд Америкаар аялах гэж байна. За Америк дотроо бол аялахад асуудалгүй. Тэгээд ер нь бол би нэг Азийн орнуудаар ч юм уу Европын орнуудаар ингээд аялж маялах ч юм уу тийм ингээд визэн флексибл байвал илүү амар юм уу Монгол зонгол явахад илүү амар юм уу жоохон нутагтаа ойртдаг юм уу гэсэн үгнээс бас Солонгос руу нүүсэн байгаа. За тэр яах вэ? Солонгос ирээл аялж баялал явах байх гэж би ч нэг аяллах чухал байгаа л та. Америк бол ингээд окей. Би ингээд дараа нь мастраар сурмаар байх ч юм уу тий. Тэгээд ирж болж байна. Whatever ямар нэгэн байдлаар би угаасаа Америкт ингээд буцаад ирчих болно. Тийм учраас ингээд залуу байгаа дээрээ өөр оронд амьдарч үзээд ч юм уу тий. Жоохон fun, challenging юмнуудад тулгараад үзье гэж бодоод ингээд нүсэн. За тэгээд одоо эндээс ингээд Солонгосын амьдралын талаар яриад эхлэе. Солонгост яг хөө ингээд ирээд яг ингээ 2 сар гарсан болж байна. Нэг олон зүйл бол хийж мийгээл бүр хэл усын сураал устцаас болоод исэн юм бол ерөөс байхгүй. За ирээд нэг мэдлэхээс өөр ингээд сурсан юм юу ч алга.
хэл ингээ ярмаар байгаа ч гэсэндээ хэл уулчгаа тэр ингээ үйлбэрийн зөв хэлж чадахгүй болохоор би өөрөө жоохон дотор санаа зовоод ч байгаа юм гэдэггүй нэг тиймэрхүү байгаа. Google Translator ашиглаад хэл мэл ингээд ойр зур юмнууд ингээ ойлголцоод дэлгүүр орохдоо ч юм уу нэг тиймэрхүү ингээ ойлголцоод ер нь нэг амьдралын хэм маяг нэг тиймэрхүү байгаа. Тэг гэрээсээ ажиллаж байгаа учраас нэг ингээ гарч орохгүй байгаа. Ойрын үед бас дулаарч байна. Цэцэг навч дэлгэрж байна. Бас гоё хавар болдго юм байна Солонгост. Миний амьдарч байгаа ингээд хот болохоор нэлээд урагшаа. Тэгээд жоохон хөдөө маягийн газар. Тэр нь ч ингээд надад таалагдчихж байгаа. Яагаад вэ гэхээр би ингээд хитрхи ингээд noisy ч юм уу амар дуу чимээтэй тиймэрхүү газар байх дургүй болсон мөлий. Нөгөө Америкт ч угаас тийм хөдөө газар байцсан. Тэгэл амар намжив ингээд унтчихад хинч саад болохгүй эсвэл ингээл машин чи явахгүй ч гэдэг юм уу те амар ингээд гоё амьдрал сурсан болохоор энд ч гэсэн яг тиймэрхүү байдлаар амьдарч байгаа. Тэгээ тэр нь таалагдчихж байгаа. Хэрвээ ингээд шууд амар хот сөүлж гэдэг юм уу те ингээл түн бужигнсан, бум бужигнсан газар очих юм бол жоохон төвхтэй байх байсан биш магадгүй. За одоо яг жижиг деталуудын талаар ярив. Юу таалагдчихж байгаа, юу таалагдахгүй байгаа, юу ингээд амар 2 сарын хугацаанд компликейтэд байсан ч юм уу те нэг тиймэрхүү юмны талаар ярих гэж бодож байна. За миний энэ ингээд амьдарч байгаа байр Америкт бол one bed нөгөө унтлагын өрөөгөөрөө тоолдог. Нэг унтлагын өрөөд бол нэг өрөө байр гэж боддог байхгүй юу? За энэ Солонгост би яг нэрийг нь бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний хувьд болохоор яг ингээ Монголын зохион байгуулалттай амар төстэй санагдж байгаа байр нь. Тэгээ нэг унтлагын өрөөтэй, нэг зочны өрөөтэй. Тэгээ зочны өрөө нь ингээд галтаагаад байгаа ингээ хамтдаа. Тэгээ нэг нөлттэй ийм байр байгаа. Тэгээ ийшээ балкон нэлээд том. За энэ цонхог онгойлох юм бол ингээд балконыхын цонх ингээд энэ цонхтойгоо нэлээд том яг ингээд миний хүсэж исэн тийм гоё нарны гэр орж ирдэг нэг тийм байр байгаа. Дараа нь яг хөө ингээд нэг рум туурч гэдэг юм уу байрны тур хийж өгч болно. Гэтэ баг хийхгүй хаа. Манай байр л юм уу гэсэн чи үгүй мэл манай байр ч баг томдоо ороод байгаа юм шиг. Ингээд ер нь бүх юмнууд нь ингээд жижигхэн байд юм байна. Нойлон жижигхэн одоо closet гэж байхгүй. Үүний хэсэг жижигхэн ч үгүй юм те. Ер нь Америктэй харьцуулах юм бол юмнууд нь жижигхэн. Гэтэ ингээд nice сүүл үед ингээд тасаад байгаа. Тэгээ 0-доо болохоор дандаа шүршүүр байд юм байна. Байн бол байхгүй. Apartment одоо бүр том хотгоны үнэтэй байрнуудад нь бол bath байна гэж байдаг байх. Байрны түрээс бол амар хямдхан ёо. Би бүр шоконд орж байгаа юм чи. Америк зүгээр roommate-ээр орсон ч гэсэн ийм хямдхан байр болохгүй зөө. Тэгээ баг Монголын түрээсээс ч амар хямдхан байгаа юм шиг санагдсан надад. За хөдөө байгаа болохоор тэгж аваш магадгүй. Сөүлдээ бол нэлээд үнэтэй гэж сонссон. Түрээс нь хямдхан мөртлөө ингээд байрны түрээс нь үгүй түрээс гинэ нөгөө урьдчилгаан мөнгө барьцаа мөнгө нь амар өндөр үт юм байна. 10 сая вон, 20 сая вон ч гэх юм уу те. За энэ байрны хувьд болохоор би хэдийг төлснөө сайн мэдгүй байна. Гэтэ нэг 5 сая вон дотор ч юм уу барьцаа амтгах магадгүй. За Америкээс соёлын хувьд ялгаатай ч юм уу те. Одоо хог мог хаях ч юм уу те. Тэр чинь нэг соёлын нэг хэсэг байгаа шүү дээ. Тэнгүүт энэ Солонгост болохоор пластик, гялгарууд, хүнсний хог мог гэх тэр болгоныгаа бүр нэг бүрчлээ ялгаж хайдаг юм байна. Эхний 7 хоногтоо, эхний хэд хоногтоо яг аль нь юу болоод байгаа юм мэдгүй. Тэгээ сүултээ ялгаж сурлаа. Би чинь хогч ялгаж чаддгүй юм байна. Хүн юм байна гэж бас өөртөө нэг жоохон шоконд орж байгаа юм. Хүнсний хогоо ялгах нь амар ядаргаатай санагдсан. Нэг ингээд гурилны үлдэгдэл ингээ хайсан ч гэсэндээ хүнсний хог болж байгаа шүү дээ. Америкт бол ингээл хам хум хоол цахиалж итлээ. Тэгэл хоолны үлдэгдэл пластик юутай хамаагүй ингээд хамт хайчих болдог. Энэ болохоор хүрэлтээ хоол авлаа ингээд пластик одоо ингээд пластикнд ирж байгаа шүү дээ. Тэр чинь контейнер шүү. Тэгээ тэр нь дотор нь ингээ соус маус үлдсэн байх чинь ингээ соусын ялгахч байдаг юм уу те. Тэгээ пластик ингээ тусад нь ингээ хайна. За тэгээд үлдсэн үлдэгдэл хоолоо ингээ тусны хоолны хаягдталтаа ингээ ангилж хайна. Тэгээд тэр хоолны хаягдлаа хөлдөө өдөх ч юм уу те. Өдөр болох ингээл жоохон ингээл хоолны үлдэнгүүт нь л гараад хаяад байна гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор тэр хогно одоо хоолны үлдэгдэл хаа жоохон ингээд цуглуулад нэг муудуулгын төлөвлөгчөндөө хадгалцдаг ч юм уу тийм. Нэг тиймэрхүү байдлаар ингээд хогоо ангилж хаягддаг юм байна. Тэгээ тэр нь их амар супер таалагдах байгаа. Зүгээр л пластик шил хуунцраал ялгана үстэй.
заавал ингээд хоол моол ялгахаар ямар ч жоох төвхтэй санагц. Гэтэ яах вэ? За тэгээд мах захиалсан махнууд нь дандаа ийм нэг хөлдөө махнууд байдаг юм байна. Америкт болохоор яг ингээд томоор нь аваад бид нөр өөрсдөө хөлдөөнө гэхээс одоо юу гэдэг нь Costco ч гэдэг юм уу тийм хөлдөөсөн мах гэж юусэн байдаггүй. Дандаа юм хэсэглэн махнууд байдаг усахгүй. Тэгээ энэ дандаа ингээд хөлдөө махаарсан ч бас жоох эвгүй байла гэдэг байхгүй. Томоор ингээд зүсээд явуулчихдаг юм байна захиалангууд. Энэ бол хүмүүс хоол ундны хувьд бол яг Америкт гарч байгаа зардалтай ер нь л яг адилхан. Гэхдээ won-оор Америкт бол доллараар үрдэг гэсэн бол энэ won-оор үрж байгаа. За 2-7 хоногт нэг $150 хүнс авдаг байсан бол Америкт энд нэг 150,000 won-оор хүнсээ цуглуулж байгаа гэсэн үг. Таксины хувьд такси дуудахад аюу амар байсан. Харин онлайнаар юм захиалахад амар төвөгтэй. Ядж яхад бүх юм солонгос хэл дээр болохоор би юу ч ойлгохгүй. Тэгээд картаар төлөхдөө би чинь ингээд Монголын ч юм эсвэл Америк картаа ингээд ашиглаад төлмөр ах чинь заавал солонгосынхоо картыг асууна. Бод карт нийлгээд карттай болсон чинь заавал кредит картаар төлөвлөх гээд бүр амар ядаргаатай. Кредит картын сонголоо гэж бодох нь QR уншуулаад бүр ядаргаатай зүгээр. Зүгээр л би PayPal-аараа ч юм уу эсвэл зүгээр картынхаа мэдээллийг тоо хэдэн тоо оруулаад хаягаа оруулаад ингээд захиалч марах чинь бүр ядаргаатай. Тэр нь хэцүү байна. Тэгээд банк орох, кофе шоп орох ч юм уу, дэлгүүр хошоо ороход нэг жоохон том хот руу ороод тэлэртэн шууд англиар ярьсан чинь англиар яриад ойлгочих жилээ. Долооны өмнөхөөс солиулах гадны газар очсон чи бас шууд англиар ярьж жилээ. Тэгээд англитай байх юм бол бас яг багсаа ингээд ойлголцоод явчих болох юм байлээ. Тэгээ би солонгос хэл хийдээс сурах юм мэдэхгүй байна. Oh my god. This is kind of stressful. Би ерөөсөн юм цэжлэх амар дургу тэгээд ерөөсөн ингээд сурмааргүй ч юм шиг. Би зүгээр ингээд залхуу байгаад байгаа. Надаа би ингээд цаг зав гаргах юм бол би ингээд зөндөө цаг зав гаргаж чадна. Гэхдээ нэг тэхийг хүсэхгүй байгаа. Би ингээд шал өөр юм хийгээл яваад байгаа. Яа. Би ингээд ажилтаа завгүй л гээ яваад байгаа. За нэг тиймэрхүү. За тэгээд Америкийн талаар надаас ингээд зөндөө хүмүүс чатаар ч юм уу инстаграмаар ингээд зөндөө мессеж явуулж байгаа. Тэгээд тэр болгонд би ингээд хариулаад явж байгаа. Тэгээд мэдээж асуух юм байх юм бол над руу холбогдож болно. Миний инстаграм лаги байна. Facebook лавгдуулна. За тэгээд миний YouTube-ыг subscribe дараарай. Намайг ингээд итгэхгүй байгаа ч гэсэндээ аюу олон хүмүүс subscribe дараад байгаа учраас тэр нь намайг ингээд амар урамшуулж байгаа. За би энийг ингээд орхихгүй. Би ингээд орон гарч гэсэндээ те бичлэгнүүдээ хийгээд юмнаа гэж бодож байгаа. Тэгээд миний нэгч гэсэн үйлдэл ярьж байгаа юм хэнийг нь тусалж байгаа мэдрэмжийг авах нь надад бүр амар тийм нэг inspiring motivational ч юм уу тэр нь надад өөрөө ингээд амар гоё мэдрэмж төрүүлдэг. Тэгээд тэр ч утгаараа би ингээд YouTube дээр хэрэгтэй мэдээлэл ингээд оруулсаар байх болно. Тэгээд subscribe имжлэгтэй хамтайсан баярлалаа. Баяртай.